Шудгийн Баярмаа гэдэг хүн асуулт асууж байна. За аливаа албан бичиг бол заавалжгүй хуулийн үндэслэх хэсэг гэж байдаг, хуулийн. Тэгэхээр энэ хүсэлтэнд бол ямар хуулийн зүйл заалтыг үндэслэж байгааг нь би бол олж харахгүй байна. Энэ дотор. За яг хуу доторх агуулгыг уншихаар үндсэн хуулийн 44-ийн 1-ийг барьж байгаа юм шиг байгаа. За тэр 44-ийн 1-д юу гэж байдг вэ? Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх хэсэг асуудлыг оруулна гэж. Тэгэхээр энд төсвийн асуудал бол байхгүй байна. Тэгээ бодлогын тодорхой асуудал гэхээр яг ямар асуудлаар итгэл хүлээлгэхийг хүсэж байгаа юм бэ? Тэгэхээр энд бол доктортой тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна гэдэг нөгөө юугаа тавьсан байна л да. Одоо мөрийн хөтөлбөрөө гэх юм уу. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхэд яг ямар дэмжлэг дутаад байгаа юм бэ? Та бүр яг ийм дутаад байна гэд ингээд хэлээд өгөөч. Тэгээ хууль зүйн үндэслэх хэсгээ дахиад бас хэлэх хэрэгтэй байна. За хоёрдугаар баялагын тухай хууль батлагдсан уу? Хэзээ батлагдсан бэ? За тэгээ энэтэй холбоотой нөгөө 34% авна ч үлээ 51% авна ч үлээ энэ ажиллагаа юу болж байгаа вэ? Тэ энэ дээр одоо саад бэрхшээл дотгор үүсээд байгаа юм уу? Нөгөө ухаан худгийг авна гэсэн ажиллагаа чи юу болж байгаа вэ? Яагаад гацаад байгаа юм бэ? За 3-дугаар хөрөнгө хураах тухай хууль. Энэ хууль миний санаж байгаагаар ердөө энэ асуудал дэгдсэний дараа буюу бараг түрүүчийн 7 хоногт орж ирсэн их хурлд. Тэр энэ хууль яагаад ингэж удваа? Яагаад оруулж ирээгүй мөртлөө ингээд энэ хуулийг ингээд оруулахаас асуудал үүслээ гэд ингээд байнга яриад идэм бэ. Яагаад би энэ 2 3 асуудлыг зориуд хэлж ийн гэвэл ерөөсөө баялагаа авах гэсэн чинь болохгүй байна. Хөрөнгө хураах тухай хуулийг батлуулах гэсэн чинь гацаагаад байна. Ухаан худгийг авах гэсэн чинь өгөхгүй байна. Гэт ингээд нэг ийм хідэн асуудлыг байнга энэ шүүмжлэлтэй хандж байгаа хүмүүст наагаад байна. Одоо бүр залхаж чинь. Бушуу авахыг аваач. Яагаад энэ хуулиа эрт оруулж ирээгүй юм бэ? За дахиад одоо хэрвээ хөрөнгөнд нотлогдохгүй үйлдэл гарах юм бол яг яах юм? Хууль байгаа юм уу? Ямар нэгэн хуулиар зохицуулах юм уу? Эсвэл энэ алтан гэрэл сайдын саяхан оруулж ирдэг энэ хуулийг хүлээх ёстой юм уу? Гэдэг ийм асуулт. За хамгийн сүүлд итгэл хүлээлгэх хэсэг тухай асуудал яригдчихээн. Тэгээд одоо би мэдэхгүй байна л да. Би бол итгэл хүлээлгэхгүй гэдгээ бол удаа дараа хэлж байгаа. Хэрвээ улсын хурал итгэл хүлээлгэнэ гэд гарах юм бол та тэгээд цаашаа ажиллаад явах уу? Одоо түрүү номчим гişүүн айгүй зөв асуудал хөндлөө л дөө. Нөгөө уг гарвалч нь шал өөр асуудал байсан шүү дээ. Тэгээ хэрвээ тэр асуудал буруу гэж үзэж байгаа бол таны өөрөө чи хэлсэн үг гэдэг л да. Улс төрийн өндөр албан тушаалтнууд бол Япон солонгост жижигхэн юмнаас болоод ёс суртахууны хариуцлага хүлээгээд огцордог гэд. Тэгэхээр энэ хүүхэдтэйж байна уу ямар За огцрох амархан. Тэднээр би санал нэг байгаа. Надад нэг албан тушаалтаа зурлаач байгаа юм байхгүй. Гэхдээ огцорсны дараах үр дагавруудаа тооцох хэрэгтэй. Энэ бол бас Монгол төрийн ажил. Цаашлаашдын бас засгийн газар олон сорилтуудтай нүр тулна. Асуудал бүхэнтэй тулаал байнга огтороод байдаг болчвол гүйцэтгэх засаглал заавалмаар хэд докторгүй засаглал үүсвэл парламентын засаглал дээр бас эрсдэл учрах учраас энэ хувийн шийдэл байж болохгүй л гэж үздэг. Тэрнээс намайг одоо албан тушаалтайгаа зууралтаа байна. Нөх их одоо ерхий сайдын ажил дуртай хүн гэдэг өнцгөөс хараад бол хэрэггүй гэж бодож. Тэгээ бид нөр өнөөдөр олон талаасаа яриад парламент засгийн газрынхаа асуудлыг одоо шийдвэрлэдэг байх нь бол зүйтэй юм аа гэдэг агуулгаар энэ асуудлыг одоо оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн юм аа гэдгийг хэлье. За үнэн үндэсний баялагын сантай холбоотой стратегийн ордуудын 34%-тай холбоотой яг хилцэл хийгдээд явж байгаа. За эхнийх нь одоо ухаан утгатай холбоотой асуудал улсын хурлд одоо өргөн баригдсан. За 2 удаа буцаагдсан. За ингээд улсын хурал дээр одоо ажлын хэсэг гараад миний ойлгож байгаа мөнгөтлөг гишүүн ахлаад ингээд одоо ажлын хэсэг нь яг хуралдаж байгаа юм цаг үедээ давхцсан. Тэгэхээр яг энэ одоо хилцэлтэй холбоотой за өмнө одоо өвтгийн хилцэлтэй холбоотой ийм асуудлууд бол байгаа. За энийг би одоо нэг одоо технээс болоод ингэснээс болоод гэж хариулахыг хүсэхгүй байна. Өвтөж цаг хугацааны хувьд юм байгаа. Та өөрөө мэдж байгаа. Энэ цагаан дээр хараар бичигдсэн л зүйл байна. За орлого нотолж чадахгүй бол тэр одоо иргэний журмаар нэхэмжлэгтэй холбоотой. Яг тэрийг бас хөрөнгө хураах гэдэг бас илүү тийм бас нэг тийм мушгаад байгаа зүйлүүд бол бас байгаа. Тэр чинь алтан гэрэл сайд хэдэн сар дөрөв мэрэгдлээ. Өнгөрсөн он.
1 сарын 24-ний өдөр засгийн газраас өргөн баригдсан. Тэгэхээр 1 сарын 24-өөс өнөөдөр гэхээр энэ хоёрын донд одоо заавал үнээс инглээ тэглээ гэдэг зүйл болоод байгаа зүйл юу ч байхгүй. Тэгэхээр энийг хэдүүлээ ингээд хийгээд явах нь зүйтэй л гэж бодож байна. За 9 сард өвтгийн бас арбитрийн маргаантай холбоотой асуудлууд ингээд бэлтгэл ажил хангалтад бас явж байгаа. За энэ дээр бас нэлээдгүй ийм асуудлууд одоо үүсч хил амтаа асуудлууд бол байж байгаа. За тэгээ гашуун сухад ганц мод бас одоо холбогдсон өдөр ийм асуудлууд ингээд болж байгаа. Тэгэхээр яг энийг би зүгээр том агуулгаараа манай нийгэм Монголын парламент одоо бас дүгнэлт хийх нь зүйтэй л гэж бас бодож байгаа. Олон ийм одоо том төслүүд хялбар байсан бол бүгдээрээ л явчих байсан байх. Бөөнөрөө л одоо хамтарч ажилласны үр дүнд бас бид нар энэ том одоо эрх ашгууд геополитикийн ард гарч ирсэн. Тэгэхээр бид нар за тийм ээ ингэчий гэж хэлэх бол маш амархан. Гэхдээ цаашдаа Монголын парламент, Монгол Улсын засгийн газар гадна дотны нэлээдгүй л олон хүнд сорилтуудтай тулнаа. Тийм учраас үүнийгээ бас нээлттэй ярилцаад ингээд шийдвэрээ гаргадаг байхгүй бол бас нэг ингээд ийм одоо асуудал үүслээ за ийм боллоо гэдэг байдлаар төр донслоод байвал цаашдаа ялангуяа энэ одоо том геополитикийн үед хоёр том гүрний дунд байдаг Монголын хувьд бас төрийн дархлаас суларнаа. Энэ агуулгаараа л бид нар бүгдээрээ ярилцсан зүйтэй гэж үзээд байгаа юм шүү. Хөрөнгө хураах тухай хуулийг 1 сард өргөн барьсан юм байна. Тэгээ яагаад өнөөдөр хүртэл хилцэхгүй байгаа юм бол энд хэн хариулах вэ? Амар ажлын дарга хариулах юм уу эсвэл энэ яаралтай хилцэх хэрэгтэй шүү дээ. Яагаад хилцэхгүй вэ? Бид нараас болоогүй дээ. Гэтэл яагаад бид нартай байнга холбоод байгаа юм? Чи надад бол бүр пад байхгүй юм биш. Түүгээрээ өргөн барьсан тэгээ яагаад хилцэхгүй байгаа? Бушуу хилцмээр байна шүү дээ. За ухаан удгийн асуудал яагаад гацаад байгаа юм? Авах ёстой бол бушуу авмаар байна шүү дээ. Гэхдээ бүр ингэж л хэлмээр байна. За тэгээд таныг итгэл хүлээлгэнэ гэд ингээд үзчих юм бол та тэгээд ингээд үлдээд итгэгдээд цаашаа үйл ажиллагаа явуулах юм уу? Легитим чанар гэж нэг юм байдаг те. Улс төрчийн хувьд олон нийт миний бодлоор таныг ер нь хүлээн зөвшөөрөхгүй тал руугаа орцсон юм болов уу гэж би харж байна. Судалгаагаар 72% нь энэ гадаа явж байгаа чагсаалыг одоо зөв гэж үзсэн байлээ. Тэгэхээр нийгэм хүлээн зөвшөөрж байгаа юугүй юу гэдэг дээр та бас нэг хариулт өгөөч. Магадгүй түүгээрээ хийсэн судалгаа байдгийг үүсэхгүй. Таныг хүлээн зөвшөөрөгдөх. За яг бодиттой байдлаар Монголын нийгэм өнөөдөр тодорхой байдлыг л хүсэж байгаа шүү. Судалгаагаар тийм байна. 60-аас дээш хувь төр засаг хямралд орж хөрөнгө оруулалт гацаж явж байгаа төслүүд нь зогсож ирээдүйн хөгжлийн боломжоо улс төрийн ийм одоо асуудлаас болоод алдчих үедээ гэдэг дээр эмзэлж байгаа. Тийм учраас бид нар үүнийг олон талаас нь одоо бодох ёстой учраас би өнөөдөр ингэж зориуд ярилцсан зүйтэй юм аа л гэж үзсэн шүү. Яг бодиттой байдал. Огцрох амархан. Үнэн. Огцорсны дараах үр дагаврыг бид яаж харж байгаа гэдгийг л өнөөдөр олон талаас нь ярих нь бол одоо зүйтэй юм аа. Тэгэхээр өнөөдөр бид нар олон талаас нь ярилцаал тэгэл та бүхний л онцгой бүр ирэх асуудал. Одоо энэ үндсэн хуулийн 44-ийн 1 бол яг энэ итгэл хүлээлгэх гэж байгаа энэ асуудал хоёр бол ерөнхийдөө бараг зөрчилдөж байна. Тодорхой бодлогын асуудлаар гэсэн яг ямар тодорхой бодлогын асуудал гэдэг нь байхгүй байна. За төсвийн асуудлаар гэсэн төсвийн асуудал мэдээж байхгүй. Ягаад тэгэхээр тодорхой бодлогын асуудлуудыг энд бичсэн энэ бодлогын асуудлуудыг бүгдийг дэмжсэн. Ёстой түрүүн хэн хэллээ? Их баяр гишүүн байна уу? 90 гаруй хувьтай бүгд дэмжиж ингээд батлаад явж байгаа. Тэгэхээр ямар бодлогын асуудал гацаад байгааг дахиад ойлгосонгүй би бол хувьдаа. За тэгээд маш тодорхой түрүүн асуулт асуусан боловч тэгээд яг хаана гацаад яагаад байгаа нь ингээд тодорхойгүй үлдлээ. Ер нь гацаагүй шинжтэй юм шиг байна. Гацсан бол их хурл өөрөө л гацаасан байна. Их хурлын одоо субъектүүд байнгын хороо юм уу мэдэхгүй. Яагаад оруулж ирэхгүй байсан. Тэр бол одоо сөрөг хүчинтэй ч юм уу ямар ч хамаагүй юм байна. За дээрэс нь ардчлан нам бол маш сайн ажилласан гэдгээ бас хаа ханаа хүлээн зөвшөөрлөө. Хамаг чухал асуудлуудыг барьж аваад ажилласан гэдгийг бас хүлээн зөвшөөрлөө. За тэгээ эцэст нь нэг ийм надад сонирн бодол төрөөлүүлдлээ. Монгол улсад ер нь төрийн залгамж чанар, залгамж халаа гэж бараг байхгүй юм биш үү? Оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд бол ер нь Монгол ардын нам юм байна. За бүр цаашлбал төр юм байна. Тэгээ оюун эрдэнэ ерөнхий сайд байхгүй бол Монгол төр гацах юм байна. Монгол төрийн бодлого алдагдах юм байна.
Энд залгамж чанар гэж юу ч байхгүй юм байна гэдэг нэг ийм бодол төрлөө. Уг нь Монгол Ардын нам чинь 104 жилийн түүхтэй ууган хүчин бас ч гэж тогтолцоо. Энэ өнгөрсөн хугацаанд бүх асуудал бол Монгол Ардын намтай холбоотой Монгол улсын түүх, алдаанч тэр, оноонч тэр 21 оны хувьсгал, 24 оны үндсэн хууль анхны алдаатай оноотой ч гэсэн. За хилмигдүүлэлт 45 оны тусгаар тогтнол, нүүбэд элсэх гэд энэ бүх асуудал гарцаа байхгүй Монгол Ардын намтай уг нь холбоотой. Гэтэл өнөөдөр Монгол Ардын нам ингээд ганцхан ерөнхий сайд байж тэр бүх төрлийн бодлого нь явдаг, эс бөгөөс гацдаг. Нэг ийм юм руу орж байгаад харамсаж байна. Монгол Ардын намд маш их харамсаж байна. Ийм л одоо бодол төрлөө дөө. За баярлалаа.